Сайн байна уу өглөөний минь. Өнөөдөр би өөрийнхөө хэрэгэлдэг цаахар хэмжээгч төхөөрөмжөд танилцуулах гэсэн. Би болохоор ийм Libre 3 гэдэг ийм төхөөрөмж хэрэгэлдэг байгаа. За юуны өмнө эхлээд төхөөрөмжөө сольж үзүүлье. Тэгээ өмнөх төхөөрөмж нь бол ингээд зүүцэн. Энийг болохоор 14 хоногт тутам сольдог. Тэгээ ингээд авчин энэ дээр болохоор ингээд ийм нарийнхан зүйтэй зүү нь болохоор буудаад орчдөг. Тэгээд одоо шинэ төхөөрөмжөө зүй. Шинэ төхөөрөмжөө болохоор энэ өөрийнхөө хамгийн мах ихтэй хэсэгт зүүдэг. Тэгээд одоо энэ би болохоор энэ гандаа зүчтэй. Ингээ буудаа орчин өвдөх юм байхгүй. Тэгээд буудаж орсны дараа утсан дээрээ уншуулад таниулаад тэгээ утсан дээр 5 минут тутамд цаахыг чинь хэмжээд мэдээлэл хүргэдэг. Тэгээд би болохоор өөрөө Америкийн нэгдсэн улсад амьдарч хүн байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад бол хоёр төрлийн Dexcom 7, Libre 3 гэдэг ийм хоёр төхөөрөмж ашигладаг. Ерөнхийдөө зарагдаж байна. Тэгээд би болохоор эхлээд бол Dexcom-ыг нь бол нэг 6 сар орчим зүүлсэн. Тэгж жагаад Libre-г зүүлсэн. Надад бол Libre нь арай илүү наривчлалтай хэмжиж байгаа мэт санагдчихсан. Тэгээд сар бүр нэг ойролцоогоор $300 өртөгтэй сарынх нь хэрэглэн 14 хоног тутамдаа сольдог. Харамсалтай нь энэхүү төхөөрөмж Монголд ажилладаггүй. Тэгээд би өнгөрсөн зам бас аав ээжтэй ажиллаж туршиж үзгээд тэгсэн чинь нөгөө аппликейшн нь байршлаар ингээд танаад Монголд ажилладаг юм байлаа. Харин Монголд болохоор хэд хэдэн янзын төхөөрөмж хувь хүмүүс болон байгууллага зардаг сонссон. Тэдгэрийг болохоор яг өөрөө туршиж үзэх болохоор сайн муу гэд хүнд зөвлөхөд боломжгүй байна. Хэрвээ хэдэн нэгэн цагт туршиж үзэх боломж олдвол туршичаад би та бүхэнд бас мэдээлэл өгөх болно. Тэгээ миний туйлын зорилго нь болохоор энэхүү төхөөрөмжийг сурталчлах эсвэл хүн болгоно зөвлөхөх биш. Би эрүүл хүмүүс нь болохоор зөв хоолтыг сонгож идээд хизээч цусндах сахараа хянах шаардлагагүй амьдраасаа. Хэрвээ цусндах сахараа хянах шаардлагатай болсон хүмүүс байвал заавал энэхүү төхөөрөмжөнд зардал мөнгө гаргалгүйгээр бас миний видеоноос мэдээлэл аваад зөв хоолоо идээд явбал цусндах сахараа энэхүү төхөөрөмжгүйгээр бас хянаад авах боломжтой гэж бодоод энэхүү видеонуудыг хийж байгаа болно. Та анхаарал тавьсанд баярлалаа.